За мөн хүн амыг одоо гадаа гудамж нус царай аяхгүй байхаас эхлээд маск хамгаалтыг зүүдэг байх. Энэ ажлыг өөрсдөөсөө эхлэх ёстой. Өнөөдөр яг энэ ширээн дээрээс. Нийслэлийн хэмжээнд бүх төрлийн байгууллагууд үйл ажиллагаа явуулж байгаа газрын ажилтан албан хаагчид бүгд өөрсдөө маск зүүдэг байх. Хоорондоо гар хөлөө барьдаггүй байх. Янз янзын одоо дамжиж халдаж болшгүй ийм эрсдлээс өртсөн сэргийлэх ажлыг өөрсдөө тулгоолж, манлайлж, сурталчилж ажиллана дүүрэг нийслэл. Дүүргийн эрүүл мэндийн газар нэгдсэн төвүүд улсын одоо нэгдсэн эмнэлгүүд дээр бас сургалт семинараа зохион байгуулах ажлыг эрчимжүүлэх ёстой. Хэдийгээр бид нар өнөөдөр өртсөн сэргийлэх ажлууд хийж байгаа ч гэсэн тэнд энэ тархалт өндөр байна, тийм эрсдэл байна гэж ярьж байгаа давмгаа болохоос биш. Ингэж өртсөн сэргийлж, ингэж одоо өөрсдийн амнаас эрүүл мэндийг хамгаална гэдэг мэдээлэл их хомс явж байна шүү. Харин яг газар байгууллагын удирдлагууд хаашаач ямар нэгэн томилолт аялал, ажил эргийн болон амын хувийн томилолтын асуудал байхгүй. Байнгын бэлэн байдалд ажиллана. Энэ бол одоо бас бид тайвширч болохгүй. Манайд суурн их байна шүү дээ. Томоо төс төвчний дэгдэлт хэмжээ хязгаараасаа давтсан байна. Тэгэхээр энэ дээр эрүүл мэндийн газар одоо оргуу дэргүү багтахгүй байгаа, ачаалаад хэлэхгүй байгаа ямар эмнэлэг эрүүл мэндийн газар байгаа. Ямар ч тийм газар байхгүй байх бүх ажлыг зохион байгуулах хэрэгтэй. Ямар ч хөвч шалан дээр гэдэг юм уу коридорт байхгүй байх талын бүх арга хэмжээг эрүүл мэндийн болон олбот байгууллагуудтайгаа зохион байгуулж бүх талын арга хэмжээг авах. Өнөөдрийн байдлаар бол байхгүй байгаа гэж ойлгож байгаа. Цаашдаа ч гэсэн байхгүй байх ёстой. Энийгээ сайн анхаар олон нийтийн амарсан хурал цуглаан, спорт, соёл, урлаг, аялал жуулчлалын, аялал зугаалгын тэмцээн, уралдаан бүр цаашлах юм бол компьютер тоглоомын газар, үзүр үйлчлэгээний газруудад бага насны ерөнхий боловсролын сургуулиудын хүүхдүүдэд үйлчлэхгүй байхаар заасан хугацаанд. За сургууль цэцэрлэгийн насны хүүхдүүдийг хамарсан бүх төрлийн арга хэмжээ үзүр үйлчлэгээг үзүүлэхгүй байх тал дээр онцгой анхаарахгүй болвол орхигддог, хаягддаг. За мөн дундуур нь эрсдэл үүсдэг ийм зүйлүүд бас өмнө тохиолдож байсан. Энийг манай дүүргийн удирдлагууд, холбогдох удирдлагууд, албан тушаалтнууд бас анхаарч ажил үүргийнхаа хүрээнд тогтмол хяналт тавьж ажиллана. Гэхдээ бүгдийг одоо хориглолоо, зогсоолоо гэхээсээ төрүүлээд ямар шалтгаанаар ямар эрсдэл байгаа учраас бид ийм арга хэмжээ авч байна вэ гэдгийг бүх насны иргэдэд, оршин суугчдад, бүрэн гүйцэд таниулан сурчлага ажлыг сайн хийх хэрэгтэй байна. За нийслэлийн боловсролын газарт мэргэжлийн хяналтын газар дөрөв мөн дурддагдсан ямар сургууль цэцэрлэг энд орхигдож үйл ажиллагаа явуулах, хэсэгчлэн болон бүрэн хэмжээнд явуулах, эсвэл далдаар болон нууцаар сургалт семинар зохион байгуулах, Монгол улсын хууль тогтоомжийг үгүйсгэх, хувийн эрх ашгаа бодох асуудал байж болохгүй гэдэг дээр бас баталгаажуулж анхаарч ажиллана.